Бүгдээрээ сайн байцгаана уу? Хамтдаа хөтөлгөөнд магтандгаа хийцгээе. Бэлдээд магтандоо. Бүгдийн эзэмбархан угэлдаад бүгдэлхийг үзэсгэлэн тэгэр бүгдээсээ гэрэл харах эцэгэр тэнгэр улдаалэг нүд булан байхалдаагаар бүгдээсэн юм өргөн талангийн цэцгээс нэсэхэр вэхийг гүн далай шумас электэр засаж тэнгэрийн мандал дуланэсэ шуудэж төрөл төлөрөнд хамгийн санаар бүтээсэн юм заргадаг өдөр эзэмбархан шараг бүрэн хилэн хүний гурлан бүтээн эмэн цадлыг өгөөд газарнууд хийг эзэжэн амьдран суугаарай гэж бид бүгдийг хандан үгэлжээ. Мэд санаа өгтүүдээ. Одоо юуны цаг үлээ? Юуны цаг юм бэл? Ишлэлийн цаг. За бүгдээрээ хамтдаа ишлэлээ цээжлэн. Ямар ишлэл цээжлэх юм бол тий? За ишлэл 1-ийн 17 цээжлэн шүү. Ишлэл 1-ийн 17. За багшаагаа хэлэнгүүд ардаас нь манай хүмүүс дагаад уншдаг штэ тийм ээ. Бүгдээрээ мэдэн тий? Ок. За багш нь хэллээ. Бурхан тэдгээрээр газар дэлхийг гэрэлтүүлэхээр Эхлэл 1-ийн 17. За газар дэлхийг юу гэрэлтүүлдэг вүлээ хүүхдүүдээ? Нар, сар, хотод тийм ээ? За бүгдээрээ зургийг харж байгаа хамтдаа дахиад багшаагаа дагаад уншия. Бурхан тэдгээрээр газар дэлхийг гэрэлтүүлэхээр Эхлэл 1:17. За хин тэдгээрээр газар дэлхийг гэрэлтүүлэхээр өгсөн гэлээ? Хэн биднэрт нарыг, сарыг, одыг өглөө? Бурхан өгсөн шүү дээ тийм ээ. За багштайгаа хамтдаа ишлэлээ шалгадаг тоглоомоо тоглоё. Эхнүү хүүхдүүдээ хэллээ шүү. 3 2 1. Эхний асуулт. Бурхан юу бүтээсэн бэ гинэ? Энэ зурган дээр ямар хоёр зураг байна? Нэг компьютерийн зураг байна, нөгөөх нь болохоор сарны зураг байна. Энэ хоёрын аль нь бурхан бүтээсэн бол? Компьютерийг хэн бүтээдэг вүлээ? Хүн бүтээдэг тийм ээ. Тэгвэл сарыг бурхан бүтээсэн байна. Энэ зүг байна гэж шээ. За дараа эдгээрийг хэн бүтээсэн бэлээ? Дэлхийг, нарыг, сарыг хэн бүтээсэн бэлээ энэ дэлхийг? Аав нь л бүтээгээгүй. Багш нь ч бас бүтээгээгүй. Тэгэхээр бүтээсэн байна. Энэ дэлхийг юу гэрэлтүүлдэг вэ? Гал гэрэлтүүлдэг үү? Гарч идэн гэрэлтүүлдэг үү? Зурган дээр байгаа нар сарууд уу? Нэ бахан. За тэгвэл бурхан тэдгээрээр газар дэлхийг гэрэлтүүлэхээр өгсөн байна. Тийм ээ? Манай хүүхдүүд гэртээ Эхлэл 1:17 гэрээ ишлэлийн цагтаа хамт исэн хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай. Сайн байцгаана уу хүүхдүүдээ.
Багштайгаа хамтдаа хөөрхөн гараа хийцгээе. Хөөрхөн гараа бэлдээцгээе. Тэнгэрт юу байдаг юм бол? Томоо нар. Жижиг од. Хөсгөр цагаан үл. Хөөрхөн жижигхэн шууд. Бас миний хайрладаг бурхан минь байгаа. Хөөрхөн гараа ингээд дуусгая. Бүгдээрээ сайн байцгаана уу? Чуулганы сургуулийн хүүхдүүдтэй эзний өдрийн мэндийг хүргье. Бүгдээрээ өнөөдрийн хичээл эхлэхээс өмнө Бурхандаа хамтдаа залбираад эхлүүлье. Хамтдаа залбирцгаая. За чуулганы сургуулийн хүүхдүүд маань хөөрхөн гараа бариад, хоёр нүдээ айнаад, багшаа дагаад хамтдаа залбирцгаая. Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан аав таньда чин сэтгэлээсээ талархлаа. Та бидний эм нүглийг уучилж, та бидэнд өөрийн хайр нүгслийг дүүрэн нөсөн тань талархаж байна. Бас чуулгандаа цуглаад үгийг сонсож, Бурхныг таньж мэдэх, гэр бүлдээ сайн мэдээг тараах, тэр мөнхийн өрөөлийг бусдад тарааж чадхаар тусалж өгж байгаа талархлаа. Бас өнөөдрийн хичээлээр дамжуулаад тэнгэрт юу оршин байдаг вэ гэдгийг бид нэр мэдэж, Бурханд итгэж, итгэлээ илүү өсгөж чадхад та тусална. Та бүхий л чуулганы найзуудтай маань хамт байж өгнө. Гэр бүлэн Бурхныг таньж мэднэ, аврагдаж чадхад та тусалж өдөрдөж өгнө. Танд бүхий л зүйлийг татгах байна. Биднийг хайрладаг, биднийг аварч өгдөг эзэн Есүсийн нэрээр талархангуун залбирлаа. Амен. За өнөөдөр чуулганы сургуулийн хүүхдүүдтэй бүгдэнд нь мэнд хүргэе. Өнөөдөр багш нь та бүхэнтэй хамтдаа Библийн үгээр нөхөрлөх болсондоо баяртай байна. За өнөөдөр хичээлийн сэдв нь тэнгэрт юу оршин байдаг вэ гэдгийг хамтдаа сурах болно. За тэгвэл өнөөдрийн үгийг хамтдаа хараад тэгээд эхлүүлье. Тэнгэрт юу байдаг вэ? За манай чуулганы сургуулийн хүүхдүүд маань үүнийг бодож үзэж ирсэн үү? Энэ тэнгэрт юу оршин байдаг юм бол? За тэгвэл өнөөдрийн үгээр дамжуулаад бүгдээрээ энэ хичээлийг хамтдаа сурнаа. За багш нь өнөөдрийн хичээлээр дамжуулаад та бүхэнд 4 зүйлийг мэдүүлж өгье. Нар сар одод байгаа юу? За тэгээд энэ тэнгэрт бас солонгой. Энэ бүхэн Бурхны бүтээл муу юм болов уу? Хамтдаа судлаад жинхэнэ Бурхныг бас таньж мэдж итгэдэг хүүхдүүд маань итгэлээ өсгөхөд болно гэсэн үг. За тэгэхээр хүүхдүүд маань багш нартайгаа хамтдаа байх юм бол урд гарч байгаа самбар дээр гарч байгаа ишлэлийг хамтдаа уншаад, за Библиэтэй байгаа хүүхдүүд маань Библиэсээ уншаад, за гэртээ энэ хичээлийг сонсож байгаа хүүхдүүд байвал бас аав ээжтэйгээ хамтдаа ишлэлийг уншаасаа гэж хүсэж байна. За бүгдээрээ хамгийн ихэнд Эхлэл номын 1-р бүлгийн 1-р ишлэлийг хамтдаа уншийе. Ихэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ гэсэн. За Бурхан юу хийсэн гэсэн бэ? Бурхан ихэнд тэнгэр ба газрыг бүтээсэн гэсэн. Эгээр Бурхан тэнгэр газрыг бүтээсэн зориг гэж байна. Бурхан юуны төлөө энэ тэнгэр газрыг бүтээсэн юм болов? Тэгэхээр Бурхан нүунийг бидэнд мэдүүлж өгөхийг хүсдэг. За тэгвэл Бурхан тэнгэр газрыг бүтээхдээ ийм зоригтой бүтээсэн юм а гэдгийг Исая номын 45-ийн 18 дугаар эшлэлдэр бичсэн байна. Хамтдаа уншицгаая. Тэнгэрсийг бүтээсэн эзэн ингэж айлдаж байна. Тэрээр газрыг бий болгон гүйцэлдүүлсэн Бурхан юм. Тэр үүнийг дэмий хоосноор тогтоож бүтээгүйгүй, харин оршин суугчтай болгохоор үүнийг бий болгов. Би эзэн өөр байхгүй гэсэн. За жинхэнэ Бурхан гэх юм бол тэр Бурхан гэсэн баталгаа байдаг. Тэгээд тэр Бурхан цорын ганц Бурхан юм а гэсэн. Эгээр Бурхан өөрийгөө амьд уршдаг жинхэнэ Бурхан гэж батлан харуулахын тулд энэ тэнгэр газрыг бүтээсэн нэг юм а гэдгийг хэлсэн. Тэгээд энэ тэнгэр газрыг бүтээхдээ зоригтой бүтээсэн. Юуны төлөө бүтээсэн бол тэнгэрсийг бүтээсэн эзэн ингэж айлдаж байна гэсэн. Энэ жинхэнэ Бурхан өөрийн үгийг хэлсэн. Тэгэхээр энэ тэнгэрийг бүтээсэн Бурхан тэнгэрт юу оршин байгаа вэ гэдгийг бидэнд хэлж өгч чадна гэсэн. Тэрээр газрыг бий болгон гүйцэлдүүлсэн Бурхан юм. Тэр үүнийг дэмий хоосон тогтоож бүтээгээгүй гэсэн. За тэгэхээр тэнгэрийг бүтээсэн, энэ газрыг бүтээсэн Бурхан зоригтойгоор бүтээсэн. Юуны төлөө бүтээсэн бэ гэхээр харин оршин суугчтай болгохоор
Үүнийг бий болгоо гэсэн. За тэгэхээр оршин суугч гэж хэнийг хэлж байгаа вэ? За хүнийг хэлж байгаа. Бурхан хүнийг бүтээсэн, бурхан хүнийг хайрладаг. Тэгээ бурхан өөрөө хүнийг хайрладаг учраас хүний төлөө энэ тэнгэр газрыг бүтээгээд, энэ түмэн бодисыг бүтээгээд, энэ өв сургамлыг бүтээгээд тэр тэнгэрт байгаа зүйлсийг ч гэсэн хүний төлөө бүтээж өгсөн. За тэгвэл хүүхдүүдээ нэг амархан жишээ та бүхэнд харуулж өгье. За энд хүүхэд байна. Ямар хүүхэд вэ? За нэлх хүүхэд байна тийм ээ. За энэ хүүхэд төрж гарч ирсэн. Төрж гарч ирье гэвэл энэ хүүхдэд хэрэгтэй маш олон зүйлс гэж байна. Эгээр хүүхэд энэ дэлхий дээр амьдрахын тулд тийм ээ хэрэгцээтэй зүйлсийг нь эцэг ихэн бэлддэг. За хүүхэд ээжийн хөвлөд байна. За хүүхэд томрлоо. За хүүхэд төрөх боллоо. Яасан бэ? Хүүхэд төрсөн гэж байна. За тэгвэл энэ хүүхэд төрж гарч ирсэн учраас энэ хүүхдэд одоо хэрэгтэй зүйл нь юу вэ? Хамгийн түрүүнд хоол хүнс гэж байна. За тэгэхээр хүүхэд хоол идэж, ээжийнхээ уургийг хөхөж, ээжийнхээ сүг ууж амьдардаг. За энэ амьдарч байгаа хүүхдэд ч гэсэн одоо юу хэрэгтэй вэ? Хувцас хэрэгтэй. За тэгээд энэ хүүхдэд олон төрлийн тоглоом, бас усан дорох, шампунь, савн, за тэгээ хэрэгтэй бүхэл зүйлсийг нь эцэг ихэн бэлддэг. Тэгэхээр яг үүнтэй адилхан бурхан энэ тэнгэр газрыг бүтээсэн. За тэгээд хүнийг бурхан энэ дэлхий дээр оршин суулгадаг. Тэгээ бурхан хүнд хэрэгцээтэй бүхэл зүйлсийг тэнгэрт болоод газар бий болгосон. За тэгэхээр хүн гэр барьлаа. Хүн ямар зорилготой гэр барьж байгаа вэ? Хүн дотор нь оршин суухын тулд, амьдрахын тулд. Тэгэхээр бурхан энэ тэнгэрийг хүртэл бүтээсэн. Энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн нэгэн бурхан. Юуны төлөө вэ? Хүнийг оршин суулгахын тулд. Яагаад бурхан хүнийг энэ дэлхий дээр оршин суулгахын тулд вэ? Бурхан өөрөө бүтээсэн учраас, бас бурхан хүнийг хайрладаг учраас. За тэгэхээр жинхэнэ бурхан гэдэг нь энэ бүтээгч нэг юм аа гэсэн. Тэгэхээр Еврей номын 3:4 дээр ингэж утсан байна. Учир нь альва барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсыг барьсан бурхан мөн. Хүүхдүүдээ энэ дэлхийн ертөнцийг барьж байгуулсан, тэнгэр газрыг бий болгосон нэгэн хэн гэж байна? Бурхан. Тэр бурхан хүнийг оршин суулгахын тулд хүний төлөө энэ бүхнийг бэлдсэн. За тэгэхээр манай хүүхдүүд ч гэсэн бурхныг мэдэж, хайрлаж, итгэх хэрэгтэй юм аа гэсэн үг. Ягаад гэвэл бурхан та бүхнийг хайрладаг, бурхан та бүхнийг бүтээсэн. За бурхан энэ дэлхийн ертөнцийг бүтээхдээ 7 өдрийн дотор бүтээсэн. Тэгэхээр 6 хоногт бүтээгээд 7 өдөр нь бурхан өөрөө амарсан юм аа гэсэн. За эхний өдөр бурхан гэрлийг бий болгосон. Хоёр дахь өдөр нь бурхан юу бий болгосон бэ? Тэнгэр энэ огторгуйг бий болгосон. Тэгээд тэр тэнгэр огторгуйд орших бүхэл зүйлсийг бурхан бий болгосон байна. За тэгээ 3 дахь өдөр нь бурхан энэ дэлхий, энэ газрыг бий болгосон. Тэгээ газар дургадаг бүхэл өвс сургамал, ногоо, за тэгээд амттай жимснүүдийг бурхан бүтээж бий болгосон. Тэгээд дөрүүд нь нар сар оддыг бүтээсэн. Бурхан ямар зорилготой энэ нар сар оддыг бүтээсэн юм бол тэгвэл өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ энэ нар сар оддын талаар хамтдаа сурнаа гэсэн үг. За тэгээд 5 дахь өдөр бурхан шуува загсыг бүтээсэн. Энэ тэнгэрт нисдэг шуудыг, тэр далаа тэнгист байдаг тэр амьтдыг бурхан хүний төлөө бүтээсэн. Бурхан хүнийг бүтээсэн, хүнийг хайрладаг учраас. За тэгээд 6 дахь өдөр нь бурхан хүн ба амьтдыг бүтээсэн. За тэгэхээр бид нар бол бурхны бүтээл, жинхэнэ бурхан оршин байгаа гэдгийг бид нар мэдлээ. Одоо бид нар энэ дэлхий дээр амьдардаг. Тэгэхээр энэ дэлхий дээр амьдрахдаа энэ бурхны талаар мэдъя гэвэл бурхан бий гэсэн тэр баталгаа нотолгоог бид нар Библиэс сурдаг. Тэгэхээр Библиэлд энэ бурхан дэлхийн ертөнцийг, энэ тэнгэрдэг зүйлсийг бүтээсэн гэдгээ бидэнд мэдүүлж өгөхийг хүсдэг. За тэгвэл тэнгэрт юу байдаг вэ гэсэн. За эхлээд бурхан өөрөө энэ тэнгэр газрыг бүтээгээд өөрөө тэр тэнгэрт оршин байдаг. Тэгээ хүн дурлагдныг тэнгэрээс толдон харж хүн дурлагдны түүхийг удирддаг нь бурхан байх нь. За тэгвэл тэр тэнгэрт юу байдаг вэ гэхээр бурхны орших газар. Тэр бурхны орших газар юу байдаг вэ гэхээр тэнгэр элчнэр байдаг. Энэ тэнгэр элчнэр бурханд үйлчилдэг, бурхны ажлыг бас хамтдаа хийдэг байх нь. Нехемия номын 9-6 дугаар ишлэлийг хамтдаа тайвнаар уншицгаая. Өө эзэн минь, та нөгөө ганц эзэн билээ. Тэнгэр болон тэнгэрсийн тэнгэрийг түүх төмтэй, газар ба түүн дээрх бүхнийг тэнгис төдөөгүй түүний доторх бүхнийг бүтээсэн та билээ.
Тэр бүхнийг амьлуулсан та билээ. Тэнгэрийн түүх төмтийг өмнөө мөргүүлэгч нь та билээ гэсэн. За тэгэхээр бурхан гэдэг чинь тэнгэрт оршин байдаг. Тэнгэр газрыг бүтээсэн тэр бурхан байх нь. За бурхан тэр тэнгэрт тэнгэр элчнэр тэр бурханы оршин буй газар байгаа гэдгийг бидэрт мэдүүлж өгчээ. За тэгээд бурхан газар ба түүн дээрх бүхнийг, тэнгис төдөгөө түүний доторх бүхнийг бүтээсэн та билээ гэсэн. Бурхан бүтээгч нэг нь, тэгээ бурхан тэр бүхэнд амийг өгдөг. Хүүхдүүдээ та бүхэн сайн бодоорой. Энд газарт өв сургамал ургадаг, ногоо ургадаг. Энд амийг нь өгж байгаа вэ? Бурхан өгж байгаа гэсэн. За тэгэхээр амьдтыг бурхан хүний төлөө бүтээсэн. Хүн ч гэсэн энэ дэлхий дээр амьдарчээ. Тэгвэл тэр амьтад тэр хүнд амь насыг хэн өгдөг вэ? Бурхан өгдөг бахан бурхан. Тэгээ бурхан тэр бүхнийг амьлуулсан нэг нь бурхан юм а гэдгийг хэлсэн. Тэгээ тэнгэрийн түүх төмтийг өмнөө мөргүүлэгч гэж байгаа. Тэгэхээр тэнгэр элчнэр бурханы ажлыг хийдэг, бурханд үйлчилдэг. Тэгээ бурхантай хамттай байдаг бахан. За тэгвэл бид нэр энэ тэнгэрийн тэнгэр гэж юу вэ гэдгийг бас хамтдаа судлаад үзье. За одоо бид нэр энэ дэлхий дээр амьдарч байна. За тэгвэл энэ дэлхийгээс дээшээ гарах юм бол юу байдаг вэ? Нар байна. Тэгвэл нарыг дагаад 8 аймаг эргэлдэж идэг. Нарны аймаг гэж байдаг. За тэгвэл нарны аймгаар ингээл бүх зүйл дуустдаг бус тэнгэрийн заадас гэж байна. Тэр тэнгэрийн заадасд олон мянган нодод олон мянган ийм эрхэс гарыг одоо оршин байж идэг. За тэгээд тэнгэрийн заадас гэж байна. Тэр олон мянган нододыг, олон мянган зүйлсийг одоо нэгтгээд харуулж өгч юм гэсэн. За тэгээд соронзоо орон гэж байна. Тэгээд огт ургүй. Энэ бүхнийг бурхан бий болгон бүтээсэн. Бид нэр энэ Библийг судлаад үзэх юм бол энэ бүхнийг мэдэж болохоор байна. Би Библийн үннийг мэдэх юм бол бурханыг мэддэг, бурханд итгэдэг байх нь. Йов номын 26-гийн 7 дээр ингэж утсан байна. Эдгий хоосон дээр газар дэлхийг өлөгдөг гэсэн. Бурхан энэ дэлхийн ертөнцийг хаана өлөгдөг гэсэн бэ? Хоосон орон зайд гэсэн. Тэгэхээр бурхан энэ бүхнийг удирдах тогтоосон нэг юм аа гэсэн. За тэгээ бурхан энэ нарыг бүтээгээд хүнд хэрэгтэй тэр бүхэл зүйлсийг өгдөг байх нь. Гэрлийг өгдөг байх нь, дулааныг өгдөг байх нь, хүн амьдарч болох бүхэл таатай нөхцөл орчныг бүрдүүлж өгдөг. За манай хүүхдүүд том болоод өсөөл энэ хичээл номыг сураад ирэх юм бол энэ бүхний талаар илүү тодорхой сурж ойлгох болно гэсэн. Тэгэхээр бидний одоо энэ сансар окторгыг судалдаг шинжлэх ухаан гэж байдаг. За тэр шинжлэх ухааныг ч гэсэн хүүхдүүд маань том болох юм бол одоо сурж судлаж тэнгэр тас ямар орон зай хэрхэн оршин байгаа вэ гэдгийг мэдэх боломжтой юм а гэсэн. За тэгэхээр багш нэг зүйлийг хэлж өгье. Энэ тэнгэрт нар оршин байдаг. Нар дэлхийгээс 150 сая километр энэ зайтай байдаг. За тэгэхээр энэ зай нь хүн амьд оршин байх, амьтад амьд оршин байх, ус шингэнээр хүн хэрэглэж болохоор оршин байх тэр зай юм а гэсэн. Хэрвээ энэ нар дэлхий рүү ойртох юм бол энэ дэлхий дээр амьдрах орчин байхгүй болно гэсэн. Ус ширгэн, амьтад амьгүй болно, бид нар ч гэсэн амьгүй болно гэсэн. За тэгэхээр яг энэ бурхны тогтоосон зайд энэ нар одоо ч гэсэн тэнгэрт оршин байдаг. Хэрвээ энэ нар холдчих юм бол хүн амьдарч чадахгүй. Хүн тэр нарны дулааныг авч чадахгүй. За тэгээд бас энэ дэлхийн ертөнц маш хүйтэн болоод хүн амьдарч чадахгүй болох юм а гэсэн. Тэгэхээр бурхан тэнгэрт энэ нарыг тогтоож өгсөн байх нь. Одоо хүүхдүүдээ тэнгэрт юу байдаг вэ? Нар, сар, одод байдаг. Бурхан нар, сар, ододыг ямар зоригтой бүтээсэн бэ? Бүгдээрээ Эхлэл номын 1-ийн 17 дугаар ишлэлийг уншийе. Бурхан тэдгээрээр гадар дэлхийг гэрэлтүүлэхээр тэнгэр окторгуйд тавьсан. Гадар дэлхийг гэрэлтүүлэхээр окторгуйд юуг тавьсан бэ гэхээр энэ нар, сар, оддыг багна. Бүгдээрээ Эхлэл номын 1-ийн 17 дугаар ишлэлийг уншийе. Бурхан өдрийг захируулахаар нэг томхон гэрэлтүүлэгч, шөнийг захируулахаар арай багавтар гэрэлтүүлэгч, ийм хоёр том гэрэлтүүлэгчийг мөн оддыг бий болгоо. Бурхан нар, сар, оддыг бүтээсэн. Бүтээсэн зорилго нь өдрийг захируулахаар томхон гэрэлтүүлэгч гэж байна. Шөнийг захируулахаар арай багавтар гэрэлтүүлэгч. Тэгээд оддыг болгосон. За өдөр байна гэдэг чинь нартай байна гэсэн үг. Энэ бол бурхны бүтээл. Тэнгэрт оршин байдаг.
Тэгээ хүн дулаан өөрийн гэрлийг өгж идэг байна. Шин боллоо. Та саранхуу шин болчих юм бол бид нар явж чаддаггүй юу? Тэгтэл бурхан энэ шүнийг гэрэлтүүл захируулахаар энэ сарыг болгосон. Сар гарах юм бол тийм ээ бас тодорхой бидэнд гэрлийг өгдөг. За бас энэ одод гэж байна. Энэ ододоор дамжуулаад бид нар өөрийнхөө замыг бас олж харддаг. За тэгэхээр бурхан өдөр шөн хоёрыг захируулахаар бас гэрлийг харанхуугаас салгахын тулд ажигуу эдгээрэн сайн болсныг бурхан харлаа гэсэн. Тэгэхээр тэнгэрд нар сар одод оршин байдаг. Энэ нь өдөр шөн хоёрыг захирч гэрэл болоо харанхуй хоёрыг салгахын тулд юм аа гэсэн. Тэгэхээр хүүхдүүд маань өдөр идэж уугаад, нөхөрлөө, тоглоод, хичээлдээ яваад, цэцэрлэгтээ яваад бүхэл зүйлийг суралцдаг. Тэгтэл орой болдог. Орой болох юм бол яах ёстой вэ? Хүн унтаж амардаг. Унтаж амархаар бурхан инхүү бүтээж өгсөн байна. За тэгээд та бүхний бас сайн мэддэг нэг зүйл байна. Тэнгэрд бас юу оршин байдаг вэ гэхээр за энэ солонго байдаг. Солонго. За тэгэхээр бурхан энэ солонгыг биднэрт амлалтын гэрээ болгоно гэсэн. Өөрөө жинхэнэ амьд оршдог бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд бурхан солонгыг өгсөн. Эр дээр үед дэлхийн ертөнц гимнүглэр дүүрсэн. Бурхан гимнүгэл дургу. Тэм учраас бурхан энэ дэлхийн ертөнцийг нэг удаа усаар шүүсэн. Усаар шүүгээд өөрийнх нь бүтээсэн бүхэн харамсалтай байсан учраас бурхан дахин усаар шүүхгүй гэсэн. Тэгээ би та нартай гэрээ байгуулж би та бүхэнд гэрээний тэмдэг өгнө гэсэн. Тэр гэрээний тэмдэг нь энэхүү солонго байх нь. Хамтдаа энэ үгийг уншийе. Би та нартай гэрээ байгуулна. Би махбодтой бүхнийг дахин хизээж үерийн усан тусдахгүй. Газар дэлхийг сүрүүлэх үер дахин хизээж болохгүй. Би үүлэн солонгоо татуулж тэрэн дэлхийтэй миний байгуулсан гэрээний тэмдэг олноо гэсэн. За тэгвэл бурхан амлалт өгсөн амлалтаа сахидаг. Тэгэхээр тэнгэрд солонго байна. Бурхныг бидэнд мэдүүлж өгдөг. Бурхан гимнүгэл дургу. Манай хүүхдүүд гим хийж болохгүй. Гим гэдэг нь худлаа ярьж болохгүй, муухай үгийг хэлж болохгүй, аав ээждээ уурлаж болохгүй, багш нартай бас худлаа ярьж болохгүй гэсэн үг. Тэр худлаа ярих юм бол бурхан энэ дэлхийн ертөнцийг шүүдэг, тэр шүүлтийг мэдүүлж өгдөг. За тэгэхээр дээр үед дэлхийн ертөнцийн хүмүүс гим нүгэлтэй байсан учраас бурхан шүүлсэн, тэгээ гэрээ байгуулж бидэнд солонгыг өгсөн байх нь. За тэгвэл бүгдээрээ хамтдаа өнөөдрийн хичээлээ дүгнээд дуусгая. Энэ үгийг хамтдаа уншийе. Үйлс номын 26-гийн 18. Хамтдаа уншицгаая. Тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуугаас гэрэлөөд, сатааны иргэшээлээс бурханнууд эргүүлэхийн тулд юм. Тэгснээр тэд надад итгэх итгийлээр ариусгах гэдэгсдийн дунд нүглийн уучлал ба өв хүртэх болно гэсэн. Бурхан юу гэж хэлсэн бэ? Тэдний нүдийг нээлгэж гэж байна. За манай чуулганы сургуулийн хүүхдүүд энэ Библийн үгийг, Бурханы үгийг үргэлж сурах юм бол бид нэр сайн мууг ялгаж салгадаг тэр мэрэгүү ухаантай олно гэсэн. За тэднийг харанхуугаас гэрэлөөт гэсэн. Бурхан тэнгэрд нар сар уддыг бий болгосон. Энэ харанхуугаас өдрийг салгаж нар сар уддыг бий болгосонтой адил. Тэгэхээр сатааны иргэшээлээс бурхан нүүд эргүүлэхийн тулд юм аа гэсэн. За та бүхэн Библийн үгийг судлаа сонсоод үзэх юм бол юун зөв, юун буруу, юу үнэн, юун худлаа вэ гэдгийг ялгаж салгаж мэддэг. Тэгээ бузар сүнсэнд ч гэсэн хоортож мэхлэгдэхгүйгээр бурхан аварж хамгаалж өгдөг байна. За та бүхэн өнөөдрийн хичээлээр дамжуулаад бурхныг бас таньж мэдлээ. Тэнгэрт байгаа тэдгэр зүйлсээр дамжуулна. Бас бурханд итгэх итгэлээр өссөн юм аа гэсэн. Тэгвэл өнөөдрийн хичээлээ энэм хүртэл хамтдаа сурцгаая. Хамтдаа залбираад дуусгая. Эзэн минь баярлалаа. Энэ цагт та бидүүхэн тусалж өгнө. Өөрийн хайр нүгслийг дүүргэж өгсөн талархлаа. Тэнгэрт байгаа бурхнаар дамжуулаад, бурхны тэнгэр элчнээр дамжуулаад, тэр тэнгэрээр дамжуулаад, нар сар ододоор дамжуулаад, солонгоор дамжуулаад бурхны ажлыг ухаарч ойлголоо. Цаашдаа сайн мэдээг илүүхээр тарааж, гэр бүлийн ч гэсэн аврагдаж чадхад та тусалж өдөрдөж өгөөрэй. Эзааваа тандаа бүхэл зүйлийг даатах нь биднийг хайрладаг, биднийг аварч өгдөг Эзэн Есүсийн нэрээр талархан уян залбирлаа. Амен. За хүүхдүүдэд баярлалаа. Баяр таа.